90 90 бол айгүй гоё. Сквол нэг юм урууландаа хаста дарваатлаа ингээд силикон шахуулчвал гоё гэдэг. Баахан юм силиконтой юм одоо нэг юм нугсан хушуутай юм шиг хүмүүсээр дүүрлээ шүү дээ яг үнэндээ. Тэгэхэд чинь хүн анхны байгаа өгдлөөр л амар гоё ихгүй. Чиний одоо чинь давхраагнууд амар гоё. Тэгэхэд давхраатай болгоод хайчдаг. Анхны өгдөл нь амар гоё ихгүй. Чи цор ганц гэдэг нь гоё ихгүй. Тэгэхэд чи одоо нэг зураг явуулсан юм аа. Бөөнөр ахуулсан баахан гоо сахны хаалганд орцоо хүүхнүүд. Ингээ харсан чи яг нэг хүн шиг. Тэгэхээр эн чин гоо зүү байхгүй болчих шүү дээ. Нэг юмныг л гоо зүүг аваад л тэрэн дээр л бүгдээр ийм байвал гоё гэдэг ойлголт. Удахгүй тэр өөрчлөгдөн. Удахгүй зүгээр л оригинал босгүй модонд орно. Тэрүүд одоо буцаа силиконоос буцаад сорвуулах юм уу яах яа та. Тэр нь буцаад сквал бүр мах шиг болчт юм болоо сорвуулж болохоо болсон болд юм болоо. Гэх мэтлээ. Дөнгөн гутлаа би тэгж бодд юм. Эмэгтэй хүнийг заавал 90 60 эмэгтэй биш. Бүр эсэргээрээ бүр амар тарган эмэгтэй хүний фото зураг авмаар санагд. Эсэргээрээ бүр ингээд арьс марсан бүр язарцсан хүүхдээ ингээд хагалгаанд оруулаад сүулцэн тийм эмэгтэйг авмаар санагд. А эсэргээрээ бүр ингээд чавган золцсон ингээд хөхн бүр ингээд унжидсан эмэгтэй хүнийг авмаар санагд. Тэр бүхэн чинь гоо зүү байхгүй. Хүн хөгшөргөө сайгаад хөгшөрөгчөн хүртэл гоо зүү шүү дээ. Гой бууралтаал яад тийм гоё шүү дээ. Хар байсан ус цагаан л болж байгаа үсттэй. Намайг инх чулуун гэдэг зураач мэрэгжилтэй. Тэгээд бас ютубер хийдэг болсон. Одоо орчин үед чинь бас ингээд мэрэгжлүүд айгүйх өөрчлөгдөж байна. Зарим мэрэгжлүүд бүр устж байна нүдэн дээр те. Тэгэхээр одоо хос морьтой гэх юм уу? Явахгүй бол болохоо байж шиг байна. Тэгээ ютубер болсон. Орчин цагаад агаад. Тэгээд ерөнхийдөө бол яг аль аль нь л үзэл бодлоо илэрхийлэх зэвсэг штэ тий. Нэг нь болохоор биерээр тий илэрхийлдэг бол нөгөөх нь одоо сошиал одоо юу гэмдэ. Одоо ютуберийг одоо юу гэж нэрлэдэг юм те. Сошиал одоо платформоор дамжуулж өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх тийм зорилготой. Хүүхэд байхын ухаан орсон цагаас ахиу зураач болно л гэдэг хүүхэд байсан. Яг тэрийг одоо зураач гэдэг мэргэжлийг хаанаас жолоод мэдчихээ мэдгүй. Тэгээд ерөнхийдөө өгдөл байдаг байх гэж бодож байна. Тэгээд цаанаасаа өгцөг өгдөлтөө учраас ухаан орсон цагаас л харандаа цаас нийлүүлээл суусан бол суусан хідэн цаг хөвцсөн бол хідэн цаг ингээл зураг сувчдаг. Ер нь бол гадаа их тоглож моглох их дургу юм жижиг ээж болохоор ингээл хөөе минийхөө гарч тоглооч гэл на би юм чинь шилжлээхэр гэд мэдгүй гарахаас айгаад байдаг байсан юм уу хэлж өжиг байсан. Тэгэл баримл бариул их удаан бас баримл барь цуун. Тэгэл хитэн цагаар зураг зурхаа сууцдаг байсан. Тэгээд нэг өдөр би бүх зургийн дотор шатаачдаг байхгүй. Тэгээд саяхан нэг зургийн дотор ингээд хитэн жилийн өмнө новшоо хуцсан чинь гараад ирдэг байхгүй. Тэгээ үзсэн чинь яг өнөөдрийн би байсан байхгүй. Би тэр зургнаас харсан чинь одоо ингээд коридортойгоо нэг зурган дээр галт тэргэнд явж байгаа баах алдартай хүмүүс байдаг бол бас яг тийм багтаа зурж исэн галт тэргэнд явж байгаа баахан цэрэг мэргүүд гих мэтлэн. Тэгээ би за ер нь ингээд хүн гэдэг чинь ингээд цаанасаа өгдөлтөө багын яг ямар хүн байна. Яг хөө сургууль соёлоор ингээд зохиомж авалт ч гэдэг юм уу янз бүрийн юм суралцаал явж байгаа л да. Зөв зохиомж авалтаа яавал зөв хүн зөв харагдуулах ч гэдэг юм уу те. А гэхдээ анхны өгдсөн багынхаа ч гэдэг юм уу те тэр нэг амин сүнслэг юм аа бол алддгүй юм байна л гэж бодсон. А зарим нь магадгүй алдчихдаг. Тэгэхээр анхныхаа багынхаа одоо тэр юу руу одоо дурсамж болоод тэр зургийн дээр нэг ухаж үзээрэй гэдээ бас зураач нарт хандаж хэлье. Анхныхаа тэр мөн чанараа битээ алдаараа эргэж олоороо эсвэл гэж. Би ч нөгөө дүрслэгийн сургуульд 2003 онд орчоод тэгээ нөгөө нэгээр ч хасаа гараад ирдэг байхгүй одоо нөгөө Монгол зургийн ангида. Тэгэл жоохон бие тоос юм шиг байгаа. Тэгээ нөгөө 10 жилд байхдаа бас маш их нөгөө нэг юм од болцсон хүүхдүүд гэж үүдэн шүү дээ. Баахан медаль зэдалтаа нэг юм нэг жижиг гэрнэ одын өвчин тусцсан. Тэгэл нэг хэсэг ингээл зураг мургаа зурхгүй хайж маяал зав ингээл баахан явсан л да.
Тэгэл яах ч аргагүй нөгөө эн чинь хүмүүжүүлж байгаа юм чи зураг гэдэг юм чинь те. Нэг анх орохдоо ардын зураач болоод төгсөхдөө оюутан гэж төгсдөг шиг л тэгэл төгсөж байгаа байхгүй. Тэгэл төгсчөөд бас уучраа болохгүй нилээ юмнаа. Нөгөө нэг ингэж байгаа шүү дээ. Ер нь бол дүрслэхийн сургуульд нэг заа нэг 20 гаруй хүүхэд орлоо гэхэд за 10-аад нь дундаас нь ингээд хайчтээ. Тэгээ 10-аад нь төгсдөө. За 10-аад нь дахиад цаашаа зураач болох уугүй дахиад шийдэн штэ. За тэндээс нэг нь л зураач юм уу? Эсвэл хоёр, эсвэл нэг нь зураач бол их байхгүй, их юм байхгүй. Бус нь тэгэл өөр ажил амьдрал хийгээ яваад өгдөө. Тэгэхээр ингээд дахиад шигшигдэн заяа. Тэгэл тэнцээж очоод нөгөө зураг үргэн болохгүй. Сая би чамд хэлсэн шүү дээ. 2 сар ингээд бүтэн ингээд зураад ингээд зураг нь болохгүй. Тэгээд буцаж нэг шөнийн дотор бүгдийг арилгаал будагн дээр будаг болоод одоо цаг хугацааны алдагдалт айгүйх орж байгаа шүү дээ, тэ. Тэгээд сүүлийн үед би өөрийгөө бодохдоо маш их эсхизэн дээр айгүй сайн ажиллах хэвээр. Жишээ нь тархиндаа айгүйх сайн зурх хэвээр. Одоо би энэ зургийг жишээ нь маш олон жил 7-8 жил ингээд бодож явж байгаад бодсны үндсэн дээр ингээд нөгөө эсхиз ноорог зураг айгүйх сайн зурж агаад тэгэд алдаа маадагдал одоо цаг хугацааг одоо зөв ашиглаж одоо энэ зургийг зурж байгаа байхгүй. Гэх ёстой юм байлээ. Дэлхийн том алдартай уран зургуудыг ч юм уу харахад те маш гоё ингэж нөгөө нэг эмхтэй хүнийг ер нь яг хөө эмхтэй гэж онцлоод байгаа болохоос эрэгтэй хүн ч гэсэн те ер нь хүнийг маш гоё ингэж онцолж одоо тэгэл тэр нөгөө сонгодог зургууд чинь битүүл ингээл нүцгэн эмхтэй хүмүүс шүү дээ. За миний одоо ингээд цаанаага зураг гэхэд бас л ингээд гол дүрийн эмхтэй чи ингээд нүцгэн чэйжэн бие гаргацсан байгаа байхгүй. Гэхдээ энийг нөгөө нэг эротик гэхээс илүү эмхтэй хүний гоо зүйл гэж хараад байгаа. Ер нь эмхтэй хүний гоо зүйл дэлхийг аварч магадгүй шүү дээ. Дэлхийг улс орныг аварж исэн түүхүүд ч байгаа шүү дээ яг үнэндээ. Тэгээд магадгүй одоо нэг хоорондоо суулгаад ч юм улс орон найрамдж исэн дайн зогссон түүхүүд ч байгаа шүү дээ. Ганц дүрслэг урлаг гэхгүй кино ч гэсэн харуулж байгаа шүү дээ. Одоо тэр нөгөө Малина гэдэг кино маш гоё кино шүү дээ. Эмэгтэй хүний гоо зүг ямар гоё гаргаж байна те. Тэгээд тэр сүүлдээ тэр нөгөө нэг хотын иргэд нөгөө Малинаг чинь зоддсон шүү дээ. Тэр зодуулж байгаа акшн хүртэл ингээд гоо зүү байхгүй юм. Бүх юм дээр л гоо зүү вэд юм байлээ. Ер нь бол хүн дээрч тэр бидний амьдарч байгаа орчин ч гэсэн гооцоотой байх ёстой. Сайн ингээ 0 гэ үзүүлээ 0 хүртэл гооцоотой байх ёстой байхгүй. Бид нөгөө нэг 0 ариун цэврийг үзэх үзлээ ерөөсөө өөрчлөх ёстой юм шиг байна те. 0 гэхээр л юм бохир заваан орчин гэдэг болох ёстой юм шиг. Японочууд болохоор 0-ыг тэгж философи гэж байгаа байхгүй. 0 бол ороод одоо бие засгаас гадна сэтгэлээ засдаг газраа гэж бүр тийм философитой учраас сая Японы 0-ыг сурвалжлаад ирчих. Тэгэхээр чи Японы 0 маш цэвэрхэн нийтийн 0 нь шүү дээ. Нэг ч тийм бохор юм байхгүй. Дээрээс нь дандаа 0-ын цааснаас ингээ бэж идэх байхгүй. Тэгээд тийм гот тэр олон үйлчлүүлж байгаа хэрнээ маш цэвэрхэн бие засдаг тийм соёлтой. За тэгээд тэрнээс үүдэлтэй их үү. Ер нь бид нар 0-ийнхаа үзэх философиг өөрчлөе, засъя гэдэг зорилготойгоор юм урлагийнхаа 0-ыг санаачилж найз нөхдөдтэйгээ нийлээд зассан байхгүй. За тэгээд энэ 0-д бол үзэсгэлэн гардаг. Одоо зургийн үзэсгэлэн үзэх нь шүү дээ тий. Тэгээд үзэсгэлэн маань болохоор бим гарагт 10-аас 19 цаг он нээлттэй. Эмчээ болохоор нэг ерөөхдөө үзэсгэлэнийхаа танилцуулгыг тавьчихдээ. За тэгээд хоёр дахь 0-ийн асуудал маань болохоор сэдв сонголтын дээр бид нэг эротик гэдэг сэдв авцсан байхгүй. Эротик гэдэг сэдв чинь бас их монголчуудын хувьд яг үүндээ хаалттай сэдв байхгүй. Энэ бэлгийн боловсролч гэдэг юм уу энэ эротик гэдэг зүйлийг ил тод илүү ойлгомжтой ойлгосноор энэ бэлгийн боловсралтай болно. Энэ олон нөгөө нэг айхтар гимт хэрэгүүд те хүүхдийн хүч хэрхэлж гэдэг юм энэ багасах хэрэгтэй байхгүй. Тэгэхэд гадны улсууд чинь бүр ингээд том эротик юм музей галерей хүртэл байгаа шүү дээ. Тэрийг бүр үзэж сонирхдаг. За тэгээ энэ чи хаалганы бариул гэхэд ноён хат хоёр ингээ секс хийж байгаа. За тэгээ манай нэг эмэгтэй нойлын юу гэхэд дублэн дотор юм пүситэй юм байх чийтэй. Эрэгтэй нойлыг одоо бэлэг тэмдгэн болохоор юм одоо хуягтай хэрэгтэй бэлэг эрхтэн. Тэгээ манай нойлын нэр болохоор Жарис Арта Ойлет гэдэг нэртэй байхгүй. Тэгээ энэ ч болохоор дандаа эротик зургийг л үзлэн гаргана. За тэгээд шална ингээд эрэгтэй нүцгэн натуруудын зурагтай бүгдийг ингэж одоо жишээ нь
энэ хаягдл төмөрөмөрийг ашиглаж энэ одоо угаалт ор өдрөө хийсэн баг жишээтэй. Одоо яг үзлэн гарчаад байгаа нь ингээд таталбар зургийн өцгөн таталбар зураг үзлэн гарчаад байж байгаа. За энэ ч болохоор ингээд сарамгчин байгаа. Бохор хэрвээ бийцэх юм бол сарамгчин болгож өөрийгөө хараараа гэж байна. Ерөнхийдөө. Тэгээ энэ ч нойлын цаг гэж байна. Ингээд таталбар зураг үзлэн гарсан байж байгаа. Одоо энд ингээд бийцэж байгаа хүн жишээ нь ингээд ихэнх нь уцаа оролдохгүй гэж байгаа шүү дээ. Уцаа оролдохгүй ингээд зургамаар үзээд. Манай энэ төмрийн ажлууд болохоор дархан цоож гэж залуу хийсэн байгаа. За модны ажлуудын болохоор дөрвөлжин дугуйгаад нэгдлэх хийсэн байгаа. За тэгээд интерьерээр нь болохоор манай эхнэр ерөнхий интерьер дээр нь ажилласан. Тэгээ маш их хүн бас тусал дэмждэг юм бэлээ. Хуучин энэ ч нөгөө бүрэг таалга бас ингээд дотроо бийцэхэд амар хүндий ингээд төмөр байгаад гарч ингээд цаанаасаа гэрэлтэй ийм бахарч амар гой сэтгэлд үеиг байгаа юм чи. За тэгээ Монголд анх удаага юм стратеги бүжгэлт болдог юм нойлт. Стратеги ингээд шунтаа. Тэгээ манай зураач бас мөх жаргал манай баг энэ нойлж одоо нэг юм ойлголттой л болчлоо л доо. Нийгэм одоо 90-60 бол айгүй гоё. Сквол нэг юм урууландаа хаста дарваатлаа ингээд силикон шахуулчвал гоё гэдэг. Баахан юм силиконтой юм одоо нэг юм нугсан хөшүүтэй юм шиг хүмүүсээр дүүрлээ шүү дээ үнэндээ. Тэгэхэд чи хүн анхны байгаа өгдлөөр л амар гоё ихгүй. Чиний одоо чинь давхраагнууд амар гоё. Тэгэхэд давхраатай болгоод хайчдаг. Анхны өгдөл нь амар гоё ихгүй. Чи цор ганц гэдэг нь гоё ихгүй. Тэгэхэд чи одоо нэг зураг явуулсан юм аа. Бөөнөр ахуулсан баахан гоо сахны хаалганд орцоо хүүхнүүд. Ингээ харсан чи яг нэг хүн шиг. Тэгэхээр эн чин гоо зүү байхгүй болчих шүү дээ. Нэг юмны л гоо зүүг аваад л тэрэн дээр л бүгдээр ийм байвал гоё гэдэг ойлголт. Удахгүй тэр өөрчлөгдөнө. Удахгүй зүгээр л оригинал бисгүй модонд орно. Тэрүүд одоо буцаа силиконоос буцаад сорвуулах юм уу яах яа одоо. Тэр нь буцаад сквал бүр мах шиг болчт юм болоо сорвуулж болохоо хэлсэн болд юм болоо. Гэх мэтлээ. Дөнгө гутлаа би тэгж бодд юм бүр эмэгтэй хүнийг заавал 90-60 эмэгтэй биш. Бүр эсэргээрээ бүр амар тарган эмэгтэй хүний фото зураг авмаар санагд. Сэргээрээ бүр ингээд арьс марсан бүр язарцсан хүүхдээ ингээд хагалгаанд оруулаад сүулцэн тийм эмэгтэйг авмаар санагд. Сэргээрээ бүр ингээд чавган золцсон ингээд хөхн бүр ингээд унжицсан эмэгтэй хүнийг авмаар санагд. Тэр бүхэн ч гоо зүү байхгүй. Хүн хөгшөргөө сайгаад хөгшөрөгчөн хүртэл гоо зүү шүү дээ. Гой бууралтаал яад юм гоё шүү дээ. Хар ус цагаал болж байгаа үсттэй. Би ч бас нөө ганц зураг зурхгүй киноны зураач бас хийдэж шүү дээ. Одоо тэр хурд амлагийн бүсгүй гэдэг клипний зураачаар нь ажилласан нэг рестарт гэдэг гоё нэг арт кино үү. Тэрэн дээр зураачаар ажиллалаа. Жамаа сүр найрлагчтай хамтарч ажиллаж байлаа. Тэр усны асуудлыг хөндөд жамаа сүр найрлагчтай бас говьроо кино хийж байлаа тий. За тэгээд хохирогч гэдэг кинон дээр ажиллаж байлаа тий 10 ангитай ерхий зураачаар нь ажиллаж байлаа. За тэгээд бас одоо ютубер гэж байна тий. Одоо миний ютуб чи арт хувьсгал гэдэг ютуб сууг байгаа шүү. Дагчаараа. За тэгээд ютуб гээ ажиллуулж гэн, гээ зураг зурж гэн. Яг юу нь юуны төлөө юм бэ? Тэ. Гээ бодъё л да. Ерөнхийд нь багслаад бодох юм бол нийгмийн сайн сайхны төлөө л байгаа байхгүй. Одоо тэр яах гэж усны тухай усаа хайрлаач. Газраа битээ ухаач л гэдэг санааг хөндөд байгаа шүү дээ. Манай тэр кино бас олуулсан кинонууд нэг шагнал хүртсэн байлаа. Тэгээ ер нь шагнал хүртгээд ингээд олуулсан кино наадмаар яваад байгаа байхгүй. Гэдэг ч юм уу. Би кино зохиолыг ер нь уншиж үзье гэдэг. Тэгээд энэ ямар нэгэн нийгмийн асуудлыг хүндсэн бол би энэ кино руу ч орё гэдэг байхгүй. Түүнээс тэгээгүй бол зүгээр нэг юм шалтар болдар юм кино бол орохгүй гэдэг. Яагаад вэ гэвэл бид нэр хамтаараа нийгмээрээ аягүй гой сайхан гой амьдрах хэрэгтэй. Хин нэгэн саад болохгүйгээр. Тэр японочдоос суралцах 10 асуудал гэ би тэр нэг тэр YouTube суугаар дамжуулж хийсэн байхгүй. Тэр нь болохоор юу вэ гэхээр Японд хог байхгүй. Хогийн сав байхгүй нэ хог байхгүй. Арт түмэн зүгээр ганцхан ундаанаас басан чинь зүгээр явж исэн хүн тэрийг аваад кармал авчиж байгаа байхгүй. Тийм байж л Монгол хөгчих юм санагдах байхгүй. Манай машин л гоё үйл, эсвэл манай гэрэл гоё үйл гэсэн санаагаа болооч. Энэ орчин тойронд чинь ингээд маш муухай бохирдолтой хогоо ингээд бүр уутна ингээд түүгээд би бүр одоо тгий гэж боддог. Ингээд тэр орчныхоо хогийг заавал цэвэрлэгчийг хүлээх биш.
Ингээд түүгээд ингээд амын зангидаа тавьчих гэж боддог байхгүй. Ингээд нэг сайн юм чинь бас хүмүүс төгдөг, нэг нэгээ дуурайдаг. Тэг аав ээж нэг машинаас хогоо гаргаад чи хүүхэд нь яг л тийм болж хүмүүжиж байгаа байхгүй. Тэг хогоо гаргаад хайчдаг. Иннээс л эхлэж тэр нэг их оронч гэдэг. Гэтэ миний бодлоор бас нэг их оронч гэдэг айгүй буруугаар ойлгоод идэв юм шиг байна. Одоо талбай дээр гараад зогсон болгоныг их оронч гэдэг. Их оронч биш те. Тэр чинь зүгээр л иргэн хүн болгоны үүрэг байхгүй да. Их оронч гэдэг чинь цэвэр нөгөө нэг тэр манлаа отор дамнин сүрэн мөрөнтэй босоогоор хүүч чаддаг. Тийм хүмүүс ч л их оронч гэдэг болохоос биш. Энэ болохоор зүгээр л хүн болгоны үүрэг очих хэвээр, талбай дээр очих хэвээр, үзэл дуу хоолойгоо эрхээ эдэлж үүргээ биелүүлэх хэвээр баггүй. Тэгэхээр ийм жижиг юмнуудаас л бид нэр ингээд одоо сая 0-оос эхлэе гэдэг шиг 0-оос эхлээд 1 2 3 дахь 4 дахь 5 дахь асуудлуудаа шийдэж явсаар хагаад Монгол сөгжнө л гэж боддог.